Илэг өөхтэй үгүйг яаж мэдэх вэ гэж байна. За энэ их бас чухал асуудлууд байна тийм ээ. Илэг өөхөлсөн үед хүний бид юу анзаарах вэ? За ямар ч гэсэн бол илэг өөрөө мэдрэлийн судасгүй учраас өвдөлт бол мэдрэгдэхгүй. За тэгэхээр биднэрт юу мэдрэгдэх вэ гэхээр нэгдүгээрт бид нэр цусан дахь шинжилгээгээ хийгээд үзэхэд нөгөө триглицерид өндөр гарна. Түүнээс гадна биохимийн шинжилгээ хийгээд үзэхэд илэгний ферментүүд өндөр гардаг. За энд ямар үзүүлэлтүүд байдгүй гэхээр хуучин бидний ярьж сурснаар бол алаад асаад гэсэн илэгний фермент өндөр гарна гэсэн. Тэгээ норм бол 30-д байх хэрэгтэй байдаг те. Тэгэхээр эдгээр нь бол 50, 100, 200, 600 мянга гэдэг юм уу их өндөр хэмжээгээр илэгний ферментүүд өөрчлөлт гарсан үед бол илэг өөхчлөлттэй байх эрсдэлтэй гэж үзээд эхоогоор оншоод баталгаажуулах хэрэгтэй байгаа. Ер нь бол илэг өөхөлсөн үед бол эдгээр үзүүлэлт нь ихсдэг юм байгаа шүү. Тэгэхээр энийгээ бас харж болно. За ингээд бас хамгийн энгийн нэг арга байдгийг ер нь илэг өөхөлж гин үү гэдгээ мэдэх нэг арга болохоор танд метр байгаа бол гэртээ метр байгаа бол яг одоо ч үтсэн болно. Та өөрийгөө илэг өөхөлж гин үү? Ер нь надад холестерины түвшин миний биедэх холестерины түвшин хэвэн байна уу, их байна уу гэдгээ мэдэх нэг арга бол та метр аваад бэлхүүсээ хэмжинэ. Бэлхүүсээ хэмжин. За ингээд бэлхүүсээ хэмжээд үзэхэд эрэгтэй хүнийх бэлхүүсний тойрог 90-с дээш, 90 см-аас дээш. Эмэгтэй хүний бэлхүүсний тойрог 80 см-аас дээш байвал ерөнхийдөө энэ бол таргалттай хүний хувьдлыг анзаардаг шүү дээ. Ер нь бол хүмүүс таргалахаараа бэлхүүсээр их таргалдаг. Тэгэхээр эрэгтэй хүн 90 см-аас дээш бэлхүүсний тойрогтой, эмэгтэй хүн 80 см-аас дээш бэлхүүсний тойрогтой байвал та таргалалттайгаас гадна илэг өөхчлөлт явагдсан юм уу эсвэл явагдаж байгаа гэж өөрийгөө бодох нь шүү дээ. Тэгэхээр энэ бол илэг өөхтэй үгээ мэдэж бол хамгийн энгийн арга байгаа үстэй. Танд гэрт чи метр байгаа. Тэр метрээр хэмжээд үзээрэй. За би энэний өмнөх лайв дээр ярьжсэн манай дээр challenge 30 гээд эрүүл амьдралын хэв маягийг одоо өөртөө бий болгоод эрүүлэр жингээ хаях юм 30 хоногийн хөтөлбөр явж байгаа гэдэг. Одоо бид нэр яваад 4 хоногтой явж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрт орохоосоо өмнө миний одоо биеийн жин их байх үед бол миний бэлхүүсний тойрог 103 см байсан. Энэ бол маш тодорхой бие таргалалттай, таргалалтын 2 дугаар зэрэгтэй байсан. Тэгээд дээр нь миний илэгний өөхчлөлттэй байсан байх нь шүү дээ. Одоо бол миний бэлхүүсний тойрог 181 хавцаа байгаа. Энийгээ би одоо 80-аас доошо буулгах зорилго тавиад одоо энэ 30 хоногийн дотор бол буулгах юм бүрэн боломжтой явж байгаа. За тэгэхээр та нар бас энүүгээрээ өөрийнхөө илэг өөхтэй үгүйгээ мэдэж болох юм энгийн арга байдаг. За тэгээд нөгөө триглицерид маань өндөр байх юм бол ер нь бол өөх тосны үзүүлэлтүүдээ цусны шинжилгээгээр үзэх юм уу эсвэл эхоогоор харуулчихад болно гэсэн үг тийм ээ. За өөхөлсөн илэг ер нь яаж ажилтдаг вэ? Илэг өөхөлчөөрөө ер нь үйл ажиллагаагаа явуулж чаддаг юм уу гэсэн бас нэг юм асуулт гарч ирж болно тийм ээ. Тэгэхээр за нэг би танараар нэг одоо тодорхойлуулах юм. Хөлийнхаа өвдөгний дор за шилбэний ясан дээр дараад үзтээ. Шилбэний ясан дээр хүчтэй ингээд дараад хэсэг дарж агаад ингээд аваад үзэхэд нөхөө өсөж гин үү, хонхорхоо өсөж гин үү зэрэг. Таны хөлний шилбэнд хаван байна уу? За хаван гэхээр бид нар ихэнхдээ бөөртэй холбож үздэг штэ. За би хавагнаад байгаа юм байл бөөр ерөнхийдөө ингээд асуудалтай байгаа юм байна гэж бодоод байдаг. За тэгвэл хөлийн шилб ер нь бие хавагнах процесс маань илэгний өөхчлөлтөд бас шууд хамааралтай байдаг. Илэг өөхчлөлтөөс үүдэлтэйгээр хаван бас үүсч идэг байх нь. Яагаад? За ялангуяа таргалттай хүмүүс. За таргалтын зэрэг нь болохоор бүр нэлээд өндөр 2, 3, 4-р зэрэгтэй. Одоо бие массын индексээр боддог штэ. Бид нэр өөрийнхөө өндрийг өндрөөрөө үржүүлээд тэр тоогоо чэйжилж авч ягаад өөрийнхөө бие масстаа тэр тоогоо хуваагаад гаргахаар тэр тоо чин одоо 30-аас дээш байх юм бол та 1-р зэргийн таргалттай, 35-аас дээш байх юм бол
2 дугаар зэрэг 40-оос дээш байвал 3 дугаар зэрэг гэдэг ингээ явдаг таргалт байгаа. Тэгвэл энэ шаталбараар биеийн массын индексийн шаталбараар одоо 2, 3, 4 гэсэн ийм зэрэглэлийн ялангуяа 3-аас 4 дугаар зэрэглэлийн таргалттай ийм хүмүүсийн хувьд бол хавантай байдаг. Тэгэхээр энэ хавантай байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр түрүүн илгэний явуулдаг одоо гол функц үйл ажиллагаанд нэг зүйл хэлжсэн шүү дээ. Илэг маань өөрөө уургийг нөөцлөөд бидний хоол унднаас орж ирсэн одоо шимт хичээллийг нөөцлөдөг. Тэгээд дараа нь түүнийг нийлэгжүүлээд ингээ хэрэгцээтэй үед нь энерги их усүр болгоод задарладаг гэж хэлсэн. За тэгвэл бидний илэг маань уургийг бас мөн адилхан нөөцлөөд тэгээд цуснд уургаа ингэж урсгалд оруулаад явуулж идэг байх юм. За тэгвэл таргалалттай хүмүүсийн хувьд бол энэ уургийг нийлэгжүүлэхийн явцанд доголдож эхэлдэг. Тэгэхээр илэг бол цусандаа уурга одоо нийлэгжүүлж чадахгүй учраас цусан дахь уургийн агуулмж маань байх ёстой хэмжээнээсээ бага буюу уургийн тэнцвэр алдагдаж эхэлдэг. Тэгэхээр уурга бага болоод ирэхээр бидний одоо судас яаж ажилддаг вэ гэхээр өөрийнхөө хэмжээг өөртөө ингэж шингэнийг их татаад тэгэхээр одоо иймэрхүү диаметртэй байсан судас маань тэлээд өөртөө их хэмжээгээр шингэн татаж авчираад тэгээд тэр шингэнийхэн тусламжтайгаар өөрийнхөө ойр орчинд байгаа одоо илэгний ойр орчинд байгаа эрхтнүүдийн эдүүдээс уургийг авдаг. Өөрөөр хэлбэл арай их уургатай хэсгээс нь уургийг одоо зээлж авч ийна л гэсэн үг шүү дээ. Инхээр нөгөө судас маань өөрөө тэлээд судасны нөгөө тэлэлтийн даралт гэж байдаг, агшлын даралт байдаг гэдэг шиг хэрвээ судас тэлэх юм бол тэр суцаар урсах усны шингэний хэмжээ ихсэн гэсэн үг. Тэгэхээр шингэн их өөртөө татаж байгаа учраас хаван үүсэж байна л гэсэн. Тэгэхээр таны хөл гар хавгнаад байгаа бол энэ маань бас бөөрнөөсөө гадна таны биед юу явагдаж илгэний өөрчлөлт явагдаж явах юм эрсдэлтэй байгаа. Тийм учраас бас органик тийм ээ цусан дахь уургийнхаа хэмжээг ер нь юугаар шинжилгээгээр нэг үзүүлж хэрэгтэй гэж хэлмээр байна. За манайд болохоор яг ийм тохиолдолд өөрөөр хэлбэл таны одоо илгийн одоо уургийн тэнцвэрээ хангаж чадахгүй уургийн тэнцвэр алдагдсан юм тохиолдолд уургийг нөхдөг ийм гоё бүтээгдэхүүн байдаг. Тэр бүтээгдэхүүн нь юу вэ гэхээр энэ хилебина байгаа. Тэгэхээр энэ хилебина бол цэцгийн зүгийн аж ахуйн бүтээгдэхүүн дотроос тоосормог гэдэг маш нандин ийм одоо агуулмжтай юм байдаг. Тэгэхээр тоосормогийг бол зүгийн өөрөө л хийдэг. Өвөл идэх гэж нөөшилсөн тэр хүнсийг нь энд хийчихсэн байна л гэсэн. Тэгэхээр тоосормог бол өөрөө нингийн вирусын эсрэг их хүчтэй үйлчлэгээтэй, хавдрын эсрэг үйлчлэгээтэй, дээр нь маш баялаг ийм шимт бодисны агуулмжтай байдаг. Кали, кальций, магний одоо хүний бид хэрэгтэй тэр марганц гээд олон эрдсүүд байна тийм ээ. Тэр эрдсүүдийг их зохимжтой хэмжээгээр агуулсан байдаг учраас нөгөөтэйгөр гэл уургаар баялаг. Тийм учраас илгэний өөгчлөлтэй хүмүүс бол ерөнхийдөө уургийн тэнцвэр алдагдсан байгаа тохиолдолд бие хавгнаад байгаа тохиолдолд бол энэ уургаа нөхөх зорилгоор хилебинаг хэрэглэхэд бол маш сайн үр дүнтэй байдаг. Одоо Оросд бол жишээ нь тентормын энэ юугаар бүтээгдэхүүнээр эмчилгээ хийдэг эмнэлгүүд байдаг. Одоо өөрийн гэсэн бие даасан эмнэлэгтэй эмч нар давхар бас өөрийнхөө эмнэлэгт хэвтэж байгаа өвчтнүүдтэй үйлчлүүлэгч нартаа нэмэлтээр одоо манай бүтээгдэхүүнийг хэрэглүүлдэг ийм эмч нар байдаг, олон эмнэлэг байдаг. Тэгэхээр тэр эмнэлгийн эмч нар бол ялангуяа илгэний циррозтой, илгэний асуудалтай хүмүүст бол энэ хилебинаг ерөөсө хоол шиг өгдөг. Нэг өгтөөл 7-8 ширхгээр өдрийн ингээд 3-4 удаа өгчдөг. Тэгэхээр илгэний циррозтой хүн бол ер нь жин алдаад, царай цус алдаал, тураал, харлаал ингээд ерөнхийдөө эрүүл биш төрхтэй болоод эхэлдэг штэ. Тэгэхээр тийм хүмүүс бол бидний ердийн хүний эрүүл хүний иддэг хоол хүнсийг шингээж чадахгүй, илгэн цусны үйл ажиллагаа нь маш их доолдсон байдаг. Тэгэхээр тэр хүмүүст бол ер нь эмчилгээний сувилын чанарын хоол болгож хилебинаг хэрэглүүлдэг юм байна. Тэгэхээр хилебинаг хэрэглээд эхлэхээр манай одоо хэрэглэж байгаа хүмүүст хамгийн түрүүнд юу мэдрэгддэг вэ гэхээр ерөөсөө ядархаа болчдөг. Одоо ингээл хаваршаал, ядраал, нойрон хүрээл
ажлын чадвар бүтээмж нь муудаад байгаа ийм хүмүүс бол хилебинаг хэрэглэхэд маш гоё ирч хүчтэй, бүтээмжтэй болоо өндөр бүтээмжтэй болж ирдэг. Тэгэхээр энд байгаа тэр уургийн агуулмж нь бол тэр илгэнд маш сайн тижээл болж ийн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бид нэр ялангуяа энэ одоо ингээд хаврын цагт хавар болоод ирэхээр хаваршаад ирэхээр хүмүүс ингээ нэг улирлаас нөгөө улирлд шилжихийн завсрын улирлаа шүү дээ. Хавар, намар гэсэн энэ улирлуудад бол хүний хууч өвчин их сэтэрдэг. За тэгээ элэг маань өөрөө дорны ангаах ухаанд модон махбодтой буюу одоо яг энэ хавар намрын цагт мод ургах цэцэглэх энэ одоо хаврын цагт бол өөрөө их эрчимтэй ажиллаж эхэлдэг. Тэгээд эрчимтэй ажиллаж байхдаа өөрөө хууч өвчтэй байвал хууч өвчнүүд нь сэтэрдэг учраас энэ үед илгэний эмчилгээ хамгийн их тохиромжтой байдаг. Тэгэхээр бид нар өвлийн удиралд бөөр одоо давсагны эмчилгээ хийхэд маш сайн байдаг гэж өмнөх лайвуудаараа ярьжсэн те. Тэгвэл одоо хавар цагийн бидний хийх эмчилгээ бол ходоод гэдэс элэг цусны эмчилгээ хийхэд бол хамгийн сайн одоо бусад удирлуудаас хамгийн сайн юм эмчилгээ авдаг үе нь байгаа шүү. Тэгэхээр бид нар энэ хилебинаг бол бас хэрэглүүлж болно гэсэн. За мөн энэ юу байгаа? Тенторум плюс гэдэг байгаа. Тэгэхээр энэ тенторум плюсийн үйлчлэгээ хилебина хоёрын үйлчлэгээ бол ер нь ойролцоо штэ. Энэ нь тоос, цэцгийн тоос, энэ нь тоосормог л байгаа. Энэ нь зундаа иддэг зүгэний хоол нь, энэ нь болохоор өвөлдөө иддэг зүгэний хоол гэж ойлгочих. Тэгэхээр энэ тоос бол тоосны нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр илгэний эсийг маш сайн төлжүүлдэг. Илгэний эсийг маш сайн ингэж хамгаалдаг. Хорт бодисоос нь бидний мэд ороод ирсэн хорт бодисоос нь хамгаална. Дээр нь илгэний эс ингээд төлжих процессыг сайжруулж өгдөг байна. Одоо бохир гарын одоо гепатит гэж ярьдаг шүү дээ. А вирустай хүмүүс бол энэ тенторум плюсыг идэхэд бол маш хурдан тэр илгэний эсийн нөхөн төлжилт явагддаг. Энийг бол шинжилгээгээр харж болдог. Тэгэхээр бид нэр одоо энэ тенторум плюсыг бас хэрэгжилж болно гэсэн үг байна. За элэг өөгчсөн үед бас хүний бид явагддаг нэг доголддог нэг зүйл нь юу байдг вэ гэхээр цусны бүлэгнэл мууддаг. Тэгэхээр илгэний нэг функц нь би түрүүн хэлсэн тийм ээ цусыг бүлэгнүүлж өгдгөө гэсэн. Тэгэхээр бид нар одоо жишээ нь хуруугаараа зүсчлээ. Нэг хэдэн секунд цус гарч яснаа буцаад цус маань тогтоод тэгээд ийм нүж үсээд тэгээд юу маань цус дахиад урсгаа болчдөг штэ. Энийг бид нар цусны бүлэгнэл гэж ойлгодог. Тэгвэл бидний энэ цусны бүлэгнэх процессыг юу хариуцдаг байх нь вэ гэхээр элэг хариуцдаг байх нь. Тэгэхээр элэгний нэг үүрэг бол цус бүлэгнүүлэх үүрэгтэй байх нэ. За тэгвэл өөгцсөн элэг маань энэ цус бүлэгнүүлэх процессоо муу явуулдаг, доголддог гэсэн. Цусны бүлэгнэл мууддаг. Тийм учраас элэг муутай хүмүүсийн хамраас цус алдамтгай, цус их гарамтгай байдаг. За бас нэг шинж тэмдэг нь юу байдг вэ гэхээр би одоо шинж тэмдгүүд яриад байна бас цус бүлэгнэлд муудсан элэгний өөгчлөлтөөс үүдэлтэй цус бүлэгнэлд муудсны бас нэг харж болох юм бол хуруугаар энэ тэнд хөл гар энэ тэнд ингээд хөхөрцөн байж идэг. Юунд зогсноо мэдэхгүй. Санахгүй те. Энэ яагаад хөрцсөн болоо гэд ялангуяа одоо ахмад настай хүмүүс тэгдэг штэ. Хөлн дээрээ, нуруунд дээрээ, гарн дээрээ хөхрөөтэй л явж идэг. Яг юунд зогцсон гэхээр сандаггүй. Тэр бол зогсондоо ч биш юм байгаа юм л да. Ер нь бол цус бүлэгнэх чадвар нь муудсан учраас тэр хэсэгтээ одоо судас маань одоо ямар ч байдлаар тийм ээ бид нэг юм гин тогтсон хөдөлгөөн хийх ч юм уу, найтайх ч юм уу, нусаа нээх ч юм уу, ямар нэгэн тийм хөдөлгөөний үед л тэр хэврэгсэн судас маань хагараад түүгээр нь одоо цус маань одоо гарсан гэсэн. Цус гараад тэр цус маань дорхно уг нь бүлэгнээ зогсох ёстой байтал тэглгүүгээр тодорхой хэмжээгээр ингэж цус гарснаас болоод тэр цус маань дараа нь ер нь ингээд хөхрөн гэдэг чинь тэр судас хагараад цус асгарсан л гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр нь дараа нь судсан тэр хэсэгтээ ингээд шимэгцээр байгаа алга болдог гэсэн. Тэгэхээр ер нь бол илгэний өөгчлөлтэй хүмүүсийн хувьд бол энэ тэнд нь хөхрөмтгөө байдаг, хамраас нь цус гоожимтгоо байдаг, зарим хүмүүс бол бүр аюултай цус алдах юм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ хүмүүс бид нар юу зөвлөдөг вэ гэхээр судасныхаа ханыг бэхжүүлэхийг зөвлөдөг. Мэдээж нөгөө элэг өөгчлөлтөө багасгах шаардлага гарахаас гадна цус алдахаас сэргийлэх зорилгоор судасны ханыг бэхжүүлэх зорилгоор сорбусыг хэрэглэхийг зөвлөж байгаа.
Тэгэхээр энэ сорбус гэдэг маань өөрөө тис гэд модны үр жимсээр хийсэн ийм үрэл байгаа. Тэгэхээр сорбусыг хэрэглэж байхад хүний ерөөсөө ингээ бүх хялгасан судас байна, артерийн судас байна, венийн судас байна. Бүх судасны хан нэгс гоё одоо нөгөө хэврэгшсэн байвал тэр нь буцаж хэвийн болж өгч идэг. Тэгэхээр энийг бид нар юун дээр хамгийн түрүү хардаг гэхээр шамрамтай хүмүүс шулуун гизээрээ цус гарч байгаа хүмүүс сорбусыг уугаад нэг 3-4 хоноход бол цус гарахаа болчдөг. Тэгэхээр энэ судасны ханыг, венийн судасны ханыг сайхан бэхжүүлээд өгч чинь гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ сорбусыг бол бидний нэлгэний өөрчлөлттэй судас одоо хэврэгшсэх үед бол хэрэглэхээс гадна цус төлжүүлэх зорилгоор хэрэглэдэг. Ер нь бол цус алдсны дараа, цус алдах янз бүрийн одоо хагалгааны дараа ч юм уу тийм ээ, ямар нэгэн гэмтэл бэртлийн дараа цус алдалт явагдсан бол эсвэл таны бид ерөөсөө ер нь цус төлжилтийн процесс муу явагддаг, цус багталттай байх юм бол энэ сорбус үрлийг уухад бол цус маш сайн төлжин нэгдүгээрт. Хоёрдугаарт гэвэл тэр судасны ханыг бол их сайн бэхжүүлж өгдөг ийм давуу талтай байдаг. За тэгэхээр бид нар цус бүлэгнэлтэй холбоотойгоор бол ийм сорбусыг хэрэглэж болох нэ. За элэг өөгчлөлттэй хүмүүст явагддаг бас нэг ийм доголдол нь юу байдгүй гэхээр цөсний ялгаралт сааддаг. За цөс гэдэг чинь өөрөө би түрүүн хэлсэн шүү дээ. Хүний бие бүх одоо цус маань илгээр шүүгдээд шүүсэн цусаа элэг маань цаашаага их хэрэгэлтэндээ оруулаад явуулчихна. Мэдээж тунаад үлдсэн хортой бодисуудыг маань элэг маань шүүсээр байгаад цус болгодог. Өөрөөр хэлбэл цус гэдэг чинь хорт бодисны одоо элэгний шүүсэн хорт бодис л байна шүү дээ. Тэр одоо шүүрэл маань цусны хүүдийн дотроо хуримтлагдаад ойролцоогоор нэг 40-оос 100 мл цус хуримтлагдаад тэгээд бид нэр хоол идэх үед цус маань өөрөө булчинлаг хамтай учраас агшаад тэгээд цус маань ялгараад нарийн гэц рүү орно. 12 нуглаа гэц рүү орно. 12 нуглаа гэцэнд ороод бидний эзэн өөх тосыг одоо молекулын түвшинд ортолно, задлж өгдөг байгаа. Тэгэхээр бид нар эндээс хэрвээ элэг өөгчсөн бол энэ процесс тоглолтно. Элэгний өөгчлөлтэй хүмүүс ялангуяа юм таргалалттай хүмүүст бол цөсний өтгөрөл их байдаг. Таргалалттай хүмүүсийн хувьд цөс чулуучих нь илбэг байдаг. Цөсөө ахуулсан байх нь илбэг байдаг. Өөрөөр хэлбэл энэ маань одоо элэгний өөгчлөлтөөс үүдэлтэйгээр бас хоёр төгчөөр ингээд цөсний үйл ажиллагаа доголдож ирж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар яах вэ гэхээр цөсний ялгаруулалтыг дэмжих хэрэгтэй. Цөс зогсонгошоод байх юм бол зогсонгошсон цөс маань өөрөө цөсний хүүдээ рүүгээ ингэж орохгүйгээр цөс маань цусны одоо судасны ханаар нэвчээд ирдэг. Энэ тохиолдолд хүний нүд шаралдаг, нүд өөхөлдөг. Тэгээд өөр юу явагддаг вэ? Арьс салстууд шаралдаг. Одоо бид нар ингээд шаралцсан хүний арьсан шар байдгийг, нүд нь шаралцсан, хил нь шаралцсан байдгийг мэднэ шүү дээ. Энд чинь юу явж юм гэхээр цус хоол боловсруулах замаар гадагшлахгүй цусны эргэлтэнд орсныг шинж байхгүй юу. Тэгэхээр цусны эргэлтэнд ороод ирчихээрээ нөгөө билирубин түвшин өндөр болоод ирж байгаа. Тэгэхээр цусны биохимийн шинжилгээгээр хэрвээ билирубин өндөр гарч байгаа бол таны элэг өөгчлөлттэй байх эрсдэлтэй юм байна. Яагаад тэгэхээр цус чинь хоол боловсруулах зам руугаа орохгүйгээр цус руу ороод байна гэж. Тэгэхээр энийг бид нар бас юу яах юм хянах юм. За тэгэхээр энэ тохиолдолд юу хэрэглэж болох вэ? Цус өтгөрөөл байвал, цусны ялгаралт доголдоод байвал бид нар юу хэрэглэж болох вэ гэхээр энэ экстра бифунгин гэдэг энэ чаг мөөхтэй алтан цэгцүүхэ гэдэг эмийн ургамалтай энэхүү үрлийг хэрэглэж болно. Тэгэхээр экстра бифунгин бол нэгдүгээр элгийг өөрийг нь хамгаалж өгдөг. Хоёрт гэвэл элэгний одоо хордлогын одоо эрлэгний биш цусан дах хорт бодисын хэмжээг биес маш сайн гадагшлуулж өгдөг. Тэгэхээр чаг мөөгөнд бас их учир байна. Чаг мөөг бол одоо жишээ нь ер нь ингээд дэлхийн одоо сэрүүн бүс, дулаан бүс гэдэг энэ бүсчилсэн нутгуудад ингээд аваад үзэхэд хавдрын өвчтөл баг байдаг энэ бүсээх бол Сибирийн нутгийн хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр сибирчүүд яагаад ийм хавдар баг байна вэ гэд үзэхээр хоол хүнсэндээ
унц цайнда чаг мөөгөө хусны чаг мөөг нь ч их ургад юм байна. Тэгээд тэр хусныхаа чаг мөөгийг их хэмжээгээр хэрэглэдгээс тэр илгээ ингээ хорын сайн тайлдаг. Илгээ маш сайн хамгаалаад байдаг учраас энэ хавдрын одоо үзүүлэлт доогуур гардаг гэж эрдэмтэд бас тогтоочихсон байгаа. Тэгэхээр бид нар энэ экстра бифунгыг хэрэглээд байхад бол бас энэ илэг хоргоожуулах цөсний зогсонгошил цөс саадах процессыг бол хэвэн болгож өгдөг. За хэрвээ та манай энэ алтан зүгийн группт видеонуудыг харах юм бол илэгтэй холбогдлолтой нэлээд хэдэн хэрэглэгчдэд гарсан үр дүнгууд яригдсан байгаа. Гэхдээ нэг зүгээр нэг жирийн цөсний өтгөрөлт гэдэг тухай биш. Их ихтэй илэгний хавдрын талаар яригдсан ийм үр дүнд байгаа. Тэрийг бас сонсоод яг бодит хүний үр дүн дээр гарсан үр дүнг хараарай. Тэр хүмүүс бол дандаа энэ экстра бифунгыг хэрэглэсэн байдаг шүү. За илэг өгүүлсэн хүн ямар арга хэмжээ авах вэ гэд болор цэцэг асуусан байна. За болор цэцгээ би чамд хариулт өгье. За тэгэхээр илэгний өөгчлөлтэй хүмүүс бол ерөөсөө энэ шалтгаануудаа зохицуулах хэрэгтэй. Гадаад шалтгаан, хорт бодис, эдгээрийг бидээ бага оруулах хэрэгтэй. Тэгээд нөгөө арх тийм ээ. Тэгээд хооллолт гэсэн энэ таргалалт гэсэн эдгээр зүйлүүдээр бүгдээрээ зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр илэгний өөгчлөлтэй хүмүүс бол амьдралын хэв маягаа өөрчилнө. Өнөөдрийн байгаа амьдралын хэв маягаараа та илэгнийхээ өөгчлөлтийг хэвэн болгох ямар ч боломж байхгүй. Тийм учраас эрүүл хооллох хэрэгтэй, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. 7 хоногт ядаж нэг 5 удаа нэг удаадаа 20 минут тийм ээ 20 минутаас доошгүй минутаар дасгал хөдөлгөөн хийгээд байхад энэ илэг өөгчлөлтийг бол тодорхой хуваар багасгадаг. Илэг өөгөлцсөн илгийг бол эрүүлжүүлж болдог. Тийм учраас амьдралын хэм маягаа өөрчил дасгал хөдөлгөөн хий гэж хэлмээр байна. За хоол хүнсэндээ бол аль болохоор амьтны гаралтай тос өөх буюу хансан тосны хүчил агуулсан ийм хүнсийг биш ханаагүй тосны хүчил агуулсан тэр одоо бүрэлдэхүүнийг оруулаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр энд одоо ямар хүнс ордог вэ гэхээр одоо далайн бүтээгдэхүүнүүд байна, загас байна, тийм ээ. Ханаагүй одоо тосны хүчил агуулсан ийм одоо хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Мөн ногоонууд байна. Хүнсний ногоонууд бол голлсон энэ ногоог хэрглэж болно. Гэхдээ яг одоо энэ намрын хаврын цагт бол бид нар яг шинэ ногоо идэх гэхэд бас дандаа л хятадаас орж ирсэн ногоо байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ тохиолдолд бол тэрёгоо хэрэглэхэд их зүйтэй байгаа шүү. Тэгэхээр энэ тэрё бол өөрөө хүнсний ногоо гэж ойлгочих. Хатаасан. Гэхдээ энэ бол бид нар тармилжуулаагүй, тариагүй, одоо хүлэмжин тариагүй зүгээр байгаль дээр өөрөө задгаа Сибирт яг ургаж байгаа юм Урал Сибирийн одоо дархан цаазтай газрууд байгаа тийм. Тэр дархан цаазтай газруудад ургасан ийм ургамлуудаар хийгдсэн байдаг учраас энэ юугаа бас хэрэглэх хэрэгтэй. За мөн омега 3, омега 6 агуулсан ийм хүнс сайн хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо бид нар ер нь бол одоо олон юунууд байна шүү дээ. Омега 3, 6 агуулсан ийм тосны янз бүрийн хүнснүүд бол их болцсон байна. Органик ийм хүнс зардаг дэлгүүрүүдэд байгаа. Тэндээс бас авч хэрэглэж болно. За манай тентормд бол омега 3, омега 6 агуулсан ийм үрэл байдгийг гепатолиниум гэдэг нэртэй. Тэгэхээр гепатоз гэдэг энэ үгийн үндэс нь бол өөрөө илэг зүстэй холбоотой үгшлэг үлдээ. Тэгэхээр энэ гепатолиниум бол өөрөө илэг зүсний үрэлэл гэсэн үг. Тэгэхээр энэ илэг зүсний үрэл дотор найрлагд нь болохоор майлгын үр орсон байдаг. Зүгийн жилийгээд одоо үрвслийн эсрэг онцгой үйлчилгээтэй тэр нөгөө түүхийд маань орсон байдаг. За мөн юу орсон байдгүй гэхээр гепатолиниум дотор орсон азарган гэдэг эмийн ургамал байдаг. За англиар бол milk thistle гэдэг распаропша гэдэг орсоор хэлдэг л дээ. Тэгэхээр монголчлох юм бол зарим юун дээр бол арай өөрөөр орчуулсан байлаа. Бид нар бол азарган гэдэг эмийн ургамлынх нь нэршлэр яваад байгаа. Тэгэхээр азарган гэдэг эмийн ургамал дотор силимарин гэдэг нэртэй бодис байдаг. Тэгэхээр энэ силимарин гэдэг бодис нь болохоор илэгний үрвслийг маш сайн дарж үлдэг. Илэгний одоо асаад өндөртэй хүмүүс гепатолиниумыг ер нь яг курсээр уучхад бол маш хурдан буудаг. Тэр одоо илэгний өөрийнх нь ялгаруулад байгаа, эсийнх нь ялгаруулад байгаа ферментийн хэмжээг бол нормд нь аваачиж очдог байгаа. Тэгээд дээр нь бас энэ гепатолиниум бол цөс маш сайн хөөдөг.
Тэгэхээр цус өтгөрөлтөд цус одоо цусны хүүдийн үрвсэл, цусны нугаралт гэдэг энэ бүхний шалтгаан бол цус өтгөрөх процесс байгаа. Тэгэхээр тэр цус зогсонгох процессыг зогсоодог учраас гипотелиум бол маш сайн одоо элэг хамгаалагч юм шүү. За одоо ингээ өнөөдөр гэтэл та бүхэн март хийх гээл за мэдээж вино уух бах тэгэл зарим нь согтууруулах янз бүрийн юм уух бах. Гипотелиум экстра бифунгэн одоо би нэг жоохон муу юм зааж өгөх гэдэг шүү дээ. Арга гэх юм уу муу биш л дээ. Ер нь сайн хамгаалах арга. Энэ гурвыг уудаг хүмүүс бол ерөөсөө шаардна гэж байхгүй. Шарталт гэдэг чинь бол элэг өөрөө хороо шүүгээд тэрнээс илүү хэмжээгээр хороо шүүж чадахгүй болоод ирэхээр тархиндаа хордлого аваад өгж ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээ хоол боловсруулах зам нь хямрал ингэ явж байгаа. Тэгэхээр эдгээрийг экстра бифунгэн, гипотелиум, APV-г өдөртөө 3 бай гэхэд ядаж нэг уу. Нэг уудаг ийм хүмүүст бол тэр шартах мартах гэсэн юм бол байхгүй. Өөрөөр хэлбэл элэг бол ерөөсөө ингээл эсүүд нь бүгд үйл ажиллагаагаа функцээ маш сайн явуулж чаддаг ийм болдог. Ер нь бол би бол энэ бүтээгдэхүүнүүдийг яг ингэж хосолсон байдлаар нь сүүлийн ямар ч гэсэн 4-5 жил бол ууж байгаа. Тэгээд энд бол ягаад тэгэхээр би өөрөө Б вирустай. Тийм учраас энэ Б вирус маань хэрвээ эмчлэхгүй яваад ах юм бол хэдэн жилийн дараа би хавдар циррозтой болох эрсдэл өндөртэй байгаа учраас хамгаалж байгаа. Тэгэхээр энэ хамгаалж явах явцад бол тэр элэг хоргууж явж байгаа нь маш сайн мэдрэгддэг. Би бол ерөөсөө найз нөхдөөгөө уулзах янз бүрийн одоо хамт олонтойгоо баяр цэнгэл тийм ээ янз бүрийн юмд явлаа гэхэд бол одоо шаардлагатай гэж бол байхгүй. Тэгэхээр энэ бол элэг маш сайн ажиллаж байгаагаа би өөрөө мэдэрдэг байгаа. Тэгэхээр та нар бас энэ гипотелиум мэдрээ бол сайн хэрэгжилж байгаарэ гэж хэлмээр байна. За элэг өөгчд бол ганцхан одоо жишээ нь хоол хүнснээс биш их ихтэй хосолсон байдаг. Арх тарснаас хамааралтай, таргалтаас хамааралтай. Тэгэхээр таргалттай, архины шалтгаантай элэг өөгчлөлттэй дээр нь нөгөө янз бүрийн вирус ч юм уу те энэ бүхнээс болоод элэгний одоо үрвсэл, элэгний өөгчлөлт явдаг учраас яг альнаас нь болж элэг өөгчөд байна гэдгээ яг нарийн эмчид одоо дотрын эмчид үзүүлж хяналтанд ороод яг тодорхойлуулаад авсан дээр эмчилгээ хийлгсэн дээр өөртөө авч болох арга хэмжээнүүд бол манай энэ бүтээгдэхүүнүүдээ хэрэгжилж болно. За энэ сүүнцрийг би бас нэг хэлээдгий. Сүүнцэр апиток гэдэг энэ бал бол сүүнцэртэй бал байгаа. Тэгэхээр сүүнцэр бол өөрөө бас элэгний маш сайн одоо юу гэдэг штэ. Дуртай хоол нь болдог сүүнцэр бол. Тэгэхээр хорт бодисыг биес маш сайн гадагшлуулдаг. Тэгэхээр энэний талаар судалгааны ажлууд 45 оноос 1945 оноос хойш эрчимтэй хийгдсэн байдаг. Ягаад тэгэхээр дэлхийн 2 дугаар дайны үед нөгөө сувдан иргдээр Японууд дайралт хийснээс болж Америкууд Японд юу атомын бомбыг хайсан тийм. Тэгэхээр тэр цүмийн цацар гэдэгт бодис гэдэг бол 9 үе дамжиж одоо тэр хор хохирол нь үргэлжилдэг ийм айхтар юм байна л да. Тэгэхээр 9 үе гэх чинь Япончууд чинь урт настай штэ 80 90 наслан. За тэрийг 9-өөр үржүүлэх юм бол хэдэн зуун жил болох гэдэг. Тэгэхээр тэр хор хохирлыг нь маш хурдан хугацаанд илүү богино хугацаанд хоргоожуулах арга юу вэ гэдээ Япончууд өөрсдөө маш их судалсан. Тэгээд явсаар байгаад эцсийн дүндээ нэг л одоо ер нь энийг бол ганцхан Япон эрдэмтэд хийгээгүй Америкийн тэгэл Оросын ингээд олон орны эрдэмтэд хийж явсаар байгаа бүгдээрээ нэг зэгт уулзсан. Тэр нь юу вэ гэхээр зүгийн сүүнцэр гэж гарч ирсэн. Тэгэхээр зүгийн сүүнцэр маань ямар учиртай юм бэ гэхээр зүгийн маань өөрөө мутацид ордоггүй. Одоо жишээ нь илэгний эс маань замбраагүй одоо үржээл өөхстой эсүүд нь өөхгүйгээр үржээл ингээл цаашаа өвчтөй эсүүд нь ургаал ингээд замбраагүй өсөлт буюу мутац энэ маань хавдар шүү дээ. Хавдар гэдэг чинь ерөөсөө мутац явагдаж байгаа. Тэгэхээр хүний бид бол мутац аль ч хэрэгтэнд явагдана. Хавдар бол хаанч үүснэ. Гэтэл зүгээд хавдар гэдэг юм үүсдэггүй. Ягаад тэгэхээр зүгээний сүүнцэр маань өөрөө тэр хавдрыг одоо тэр мутацийн эсрэг үйлчлэгээтэй байдаг. Тэгэхээр зүгээ нэг бол тэр хорт бодисонд өөрөө хордож өгнө, эсвэл тэр хорт бодисыг өөрөөсөө гадагшлуулж чаддаг ийм онцлогтой байгаа.
Тэгээд одоо 45 оноос хойш Япончууд бол энэ сүүн цэрийг бүр асар их хэмжээгээр судлаад одоо сүүн цэрийг хамгийн их хэмжээгээр хэрэгэлдэг юм ард түмний нэг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр манай Tentorm компанийн давуу тал маань компани маань өөрөө зөвийн аж ахуйтай учраас сүүн цэрээ олвол ингэж балан дотор найруулад хийчихсэн байдаг. Тэгэхээр энэ Apitok балыг хэрэгжилж яхад бол энэ ялангуяа энэ вирусын нянгийн гаралтайгаар илэг гэмтээд байгаа тэр шалтгааныг бол өөрөө сармжуулж өгдөг ийм очтой юм байгаа. Тийм учраас энэ Apitok-ыг хэрэгжилж болно. Мөн манай дээр байгаа одоо B Energy, Lady уурга, B Energy, Sport уурга эдгээр маань бүгдээрээ сүнцэртэй шүү дээ. Тэгэхээр эдгээрийг хэрэгжилж болох юм байгаа. За тэгээд энэ APV-гүйгээр бол бид нэр ерөөсөө манай одоо хэрэглэгчд бол APV-г уухгүй байна гэж байдаггүй. Ягаад гэхээр үрвсэл дарж өгдөг. Тэгэхээр илэг өөгчсөн байна гэдэг чинь үрвсэл явагдаж байгаа л гэсэн үг. Тийм учраас энэ илэгний өөгчлөлтийн эсрэг энэ APV-г ууж өгөөрэй. За мөн Apihit байна. Apihit маань бидний биед байгаа бүх шингэнүүдийг өөрөө цэвэрлдэг гэдээ би түрүүний өмнөх лайв дээр хэлсэн шүү дээ. Тэгэхээр бидний хүний бид чинь янз бүрийн шингэнүүд байгаа шүү дээ. Тунгалгын шингэн, цус байна. За тэгээд шүлс, салстууд янз бүрийн шүлс байна, үрийн шингэн гээл энэ бүх шингэн дотор агуулгадж байгаа хүн юуг бол илгэний хавдраас сэргийлэх зорилгоор хавдрын эмчилгээнд урьдчилан сэргийлэх аль ч тохиолдолд бол бид нэр Apihit хэрэгэлдэг байгаа. За энэ нөгөө юу дуудлага ирэхээр гацаад байх шиг байна. За энд би нэг юу орчиход энэ литстентэй зүгийн бал гэдэг байгаа. Энэ литстентэй зүгийн балыг дотор өөгчлөлт ихтэй хүмүүс. Дотор өөгчлөлттэй хүмүүс чинь нөгөө илэг өөгчлөлт явагдаж байгаа шүү дээ. Ийм хүмүүс хэрэглэхэд бол энэ литстен бол маш тустай. Ягаад гэхээр литстен бол хүний биед липидийн солилцоог сайжруулдаг, өөх тосны солилцоог сайжруулдаг. Тэгэхээр илэг өөгчгөөд илэг өөхлөлт өөх хоримтлуулаад байгаа илэгний эс маань өөх хоримтлуулаад байгаа энэ процессыг маань өөрөө сармжуулж өгдөг. Тэгэхээр литстентэй бал хэрэглээд энэ хэвлийн тэр хатуу өөгчлөлт бол ер нь 3 сав хэрэгэлсэн байхад маш сайн эрчимтэй багасж байгаа шүү дээ. Энэ бол олон хэрэглэгчид гарсан үр дүн байгаа. Тийм учраас бид нэр энэ challenge 30 гэдэг тураах хөтөлбөртөө бол энэ литстентэй балыг бүх хүнд уулгаж байгаа. Ягаад гэхээр тархалттай л байгаа бол илэг өөгчлөлт явагдаад эхэлж байгаа байдаг. Заримд нь бол явагдсан байдаг. Тийм учраас энэ өөх тосны солилцоогийн хэвэн болгох үүднээс бид нэр литстентэй зүгийн балыг хэрэглүүлдэг. За их хамгийн зөөлнөр одоо энэ өөхөө шатах процессыг сайжруулах гэвэл энэ манай цай байгаа ш та ногоон цай. Энэ Apihit ногоон цайг бас илэг өөгчлөлтөнд бол бас хэрэгэлдэг юм байгаа шүү. За ингээд өнөөдрийн миний ярих зүйл ерөнхийдөө болж байна. Асуултуудаа би хариулт өгсөн байх шиг байна. Та бүхэн бас өөр асуулт байх юм бол бичээрэй. За дараагийн 7 хоногийн 4-р өдрийн лайваар илэгний вирус. За энд бол монголчуудад ихэнхэн одоо онцлогдож байгаа илэгний B, C, D вирусын тухай. За мөн илэгний цирроз, хатуурал, хавдрын тухай ингээд дахиад нэг бүхэл бүтэн нэг сэдв байгаа. Тэгэхээр энэ сэдвээр бас лайв хийн. Тэгэхээр та бүхэн дараагийн 4-р өдөр 15 цагаас эргээд уулзцгаая. Тэгээд дахин та бүхэндээ баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай. Гэр бүлтэйгээ аз жаргалтай энэ одоо 2 өдрийг 3 өдөр болчих шиг байна да баг 3 өдрийг сайхан баяр хөөртэй тэмдэглээд эрүүл тэмдэглээрэй гэж та бүхэндээ хүсэн өрөөё. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.